that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр буюу өчигдөр Туркийн Стамбул хотод Орос болон Украины төлөөлөгчид албан ёсны дээд хэмжээний уулзалтыг хийлээ. Өдгөө Орос Украины дайн эхэлснээс хойш бараг 3 жил гарангийн хугацаа өнгөрөөд байгаа. Энэ хооронд бол тус хоёр улсын зүгээс бол анх удаага ингэж дээд хэмжээний албан ёсны уулзалт хийсэн нь бол саяны удаагийн уулзалт байлаа. Энэ ч утгаараа бол дэлхийн нийтийн анхаарлыг сая өчигдөр Туркид болсон уулзалт бол маш ихээр татсан юм а. Саяны уулзалтаар талууд өөр өөрсдийн эрх ашигыг хамгаалах олон болцоод шаардлагуудыг тавьцгаасан. Мэдээч хэрэг дайн эхэлснээс хойш анхны уулзалт байсан учраас уг уулзалт яг л төсөөлж байсантай адилхан хангалттай үр дүнд бол хүрээгүй. Мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ч гэсэн уг уулзалтыг бол үр дүнд хүрэхгүй байх хэмээн яг өмнөх нь бол мэдэгдэж байсан. Гэхдээ ямар ч тач бол уулзалт хийсэн хүмүүс байна. Эхний ээлжинд бол хоёр талаас мянган цэргийн хоригдлыг солилцохоор албан ёсны тохироонд бол хүрсэн гэдгээ бол зарласан. Энэ нь дайн эхэлснээс хойш хамгийн том хэмжээний одсны цэргүүд бол солилцох гэрээ болж байгаагаар онцлог юм а. Мөн Зеленскигийн хувьд Путинтэй шууд уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн хэрв Зеленский Путин хоёр уулзахаар болвол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бас уг уулзалтанд заавал оролцсно гэдгээ мэдгдсэн. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэнд хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Өчигдөр Туркид болсон уулзалтад хоёр орон хоёул өөр өөрсдийн гэсэн шаардлагуудыг анх удаага албан ёсоор нөгөө талтай бол танилцуулсан юм. Өмнө нь эдгээр шаардлагууд дэлхийн хэвлэлүүдээр олон удаа гарч байсан боловч хоёр орны албаны хүмүүс яг өөдөөдөөсөө харж суугаад ярилцсан анхны тохиолдол байлаа. Украин улсын зүгээс юуны өмнө 30 хоногийн турш ямар ч болцолгүйгээр үг дуугүй гал зогсоох шаардлагыг Оросын тал тавьсан. Хэрв Оросууд энэ болцлыг хүлээж авбал энэ нь инх тайвны эхлэл байх болно гэж мэдгдсэн. Гэхдээ Оросын тал хизээч энэ шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй. Асуудлын гол нь ямар ч болцолгүй, ямар ч үг дуугүй гал зогсоох гэдэг нь угтаа бол геополитик улс төр цэрэг дайны судлагдхунд маш ноцтой үзэгдэх гэж хэлж болно. Яг ямар тал нь эрх зүйн хувьд ийм болцол тавих боломжтой, чадамжтай. Ямар тал нь бас үг дуугүй зөвшөөрдөг талаар бол хамгийн бодиттой түүхэн жишээг авч үзье. 1945 оны 4-р сарын 30-ны өдөр Германы канцлер Адольф Хитлер амиа хорлосны дараагаар Герман улсад бол төр зургийн шин засгийн газар бол байгуулагдаж улмаар 5-р сарын 7-ны өдөр Герман улс дайнд үг дуугүй бууж өгсөн байдаг. Германы шин засгийн газрын төлөөлөл зөвлөлтийн маршал Жуковтой уулзаж гал зогсоох энхийн хэлэлцээр байгуулах санал тавихад зөвлөлтийн талаас зөрүүлээд ямар ч нөхцөлгүйгээр үг дуугүй бууж өгөхийг бол шаардсан байдаг. Яг л Зеленскигийн Путинд шаардаж буйтай ойролцоо шаардлага гэхдээ бууж өгөх биш харин 30 хоногийн хугацаанд гал зогсоох гэдгээр ялгаатай. Нэг ёсондоо бол тухайн үед Герман улс ялагдах нь бол тодорхой болчихсон. Ихтэй хэдхэн 7 хоногийн асуудал болж хувираад байсан. Ийм тодорхой нөхцөлд бол Германы гарт ямар ч хөзөр байхгүй учраас тэд хөзөртэй мэт жүжиглэх эрх бас байхгүй. Харин бүх хөзөр бол холбоотнуудад тэр дундаа зөвлөлтийн талд байсан учраас тэд Германыг үг дуугүй бууж өгөхийг бол зөрөгтэйгээр шаардаж чадсан. Тэгэхээр дайны ирээдүйн нэгэнтээ тодорхой болчихсон. Хоёр талын хүчний тэнцвэр тэнгэр газар мэт болчихсон ийм цаг үед үг дуугуугаар болцол хүлээж авдаг ийм зарчим үйлчилдэг. Гэтэл Украины тал ийм шаардлагыг өнөөдөр Оросын талд тавьсан нь үнэхээр нүдэ олоогүй, цагаач олоогүй гэмээр нөгөө талаараа магадгүй өдөөн төрхөрч буй хэлбэр гэж бол харагдаж байгаа юм а. Түүнчлэн үүний араас мэдээж хэд хэдэн шаардлагуудыг дагалдуулан тавьсан. Тухайлбал Украины зүгээс Оросд олцлогдсон нийт цэргийн бие бүрэлдэхүүнийг Оросын мэдэлд буй ард иргэдийнх нь хамтаар бол эргүүлэн өгөхийг шаардсан. Мөн газар нутгийн тухайд гэвэл 1991 онд тусгаар тогтнох үедээ Украин улс ямар хэмжээний газар нутагтай байсан яг тэр газар нутгийг нь бүрэн хэмжээгээр нь сэргээн өгч Оросын цэргийг бол эзлэн амбад буй газараас нэн даруй гарах шаардлагыг бол тавьсан.
тавьсан. За энэ нь нэг ёсондоо дан ганц Донбассын өргөн уудам тал нутаг төдийгүй Кримийн хойгийг хүртэл бол одоо эргүүлээд Украинд үг гэсэн санааг эвтгэж байгаа юм. За мөн эдгээр дээр нэмээд Украин улсын ирээдүйд ямар нэгэн байдлаар Оросын холбооны улс дахин довтолж магадгүй бөгөөд дэлхийн өөр одоо бусад олон улс орнуудаас Украин улсад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх шаардлагыг тэд тавьсан. За өнөөдөр уг нь бол Украины аюулгүй байдлын баталгааг Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс болон Британи гэсэн 3 улс бол хангах үүрэгтэй. За гэвч бодит байдал дээр хамгаалах үүрэг хүлээсэн нэг улс нь бол өөрөө дайрч байна. За нөгөө нэг улс нь бол одоо энэ дайн дээр нь ашиг хонжоо хийж байна. За харин бүр нөгөөх нь бол одоо хий дэмий харж сүржигнэж одоо хоосон мэдэгдэх гэж орилохоос өөрийг бол хийж чадахгүй байдалтай байгаа нь үнэн. За иймээс аюулгүй байдлын баталгааг бүр олон улсын одоо орнуудын одоо хүрээнд яриулж за баталгаа гаргуулахыг бол хүсэж байгаа. За магадгүй бүр НАТОгийн эвсэл эсвэл одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын эвслийн орнууд гэх мэтээр цэргийн эвслүүдийн төвшөнд хүртэл баталгаа гаргуулахыг бол хүсэж байж болох юм. За харин хамгийн сүүлд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзалт хийх бол хүсэлтэд илэрхийлсэн. За шууд уулзалт хийж нүүр-нүрээ тулан сууснаар илүү үр дүнтэй хэмээн Зеленский үзэж байгаамаа. Гэхдээ итгэцлийн асуудал энд давхар тавигдана. За дэлхийн яг аль улсад Путин Зеленский хоёр уулзах зохистой вэ? Олон улсын эрүүгийн шүүхийн байгууллагаар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиныг бол эрен сурвалжилж байгаа учраас за түүнийг дэлхийн бараг дийлэнх улс орнууд бол хөл тавьсан даруйд нь баривчлах ийм үүрэг хүлээсэн. За харин Сауди Араби, Турк гэх мэт одоо дундаж холбоотон улсууд буюу 3 дахь ертөнцийн улсууд харьцангуй төвийг сагсан байр суурьтай одоо улсууд бол боломжтой хувилбар боловч бас бүрэн итгэх аргагүй. За Белорусын тухайд гэвэл Зеленскийг бүр зөрүүлээд очсон даруйд нь бол барьж авах нь ойлгомжтой. За Монголч ялгаагүй хоёр авторитар их гүрний дунд орших газар учраас за аюулгүй байдлын баталгаа геополитикийн үүднээс бол одоо өгөх ямарч боломжгүй. За гэхдээ энд нэг асуудал байгаа нь энэ хоёр ерөнхийлөгч хоорондоо уулзалтахаар болвол за Трамп бас энэ хоёртой уулзна гэсэн одоо өөрөө маш том мессежийг илэрхийлж байна. За нэг ёсондоо бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч тухайн уулзалт гарах одоо тухайн бүс нутагт байх нөхцөлд за хоёр орны ерөнхийлөгчдөд бол хинч халдаж зүрхлэхгүй нь ойлгомжтой. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч гэдэг бол нэг талаараа тэдний аюулгүй байдлын баталгаа болон хувирах боломжтой гэсэн үг ээ. Мөн контентын дундуур та бүхэндээ хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрлэсэн шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг эмэн. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдэг байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Тэгвэл Оросын талаас ямар шаардлага тавьсан сонирхолтой. Эхний шаардлага гэвэл яг одоо Оросын холбооны улсын айрам бүрэн болон хэсэгчлэн хяналтанд аваад буй Украины зүүн хэсгийн Донецк, Луганск, Херсон болон Запорожье зэрэг мужуудаас Украины цэргийг бүрэн гаргахыг шаардсан юм. За Орос улс эдгээр мужуудыг өөрсдийн хамгаалалтанд авч Украины бүрэлдэхүүнээс бүхэлд нь гаргах хүсэлтэй байгаагаа бол инхүү шууд илэрхийллээ. За мэдээж үүнийг Украин бол одоогоор бол зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Мөн Украин улсыг цаашид төвийг сахих статус баримтлаж НАТОд эзэсгээс бол татгалзах шаардлагыг бол тавьсан. За гэхдээ энэ нэлээд яривхтай асуудал Украин улс өөрсдийн ирээдүйн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэхийн тулд тэд НАТОд эзэсэх хүслээ бол хязгаарлан гэдэг бол одоогийн нөхцөл байдлаар бол хэцүү. За гэвч бодит байдал дээр тэдэнд бас НАТОд эзэсэх тэмч өндөр магадлал бол бас байхгүй байгаа. За мөн эдгээрээс гадна Кримийн нутгийг Оросын бүрэлдэхүүн гэдгийг бол аль бие ёсоор хүлээн зөвшөөрөхийг бол шаардсан. За Путиний хувьд 2014 онд ямар ч дайн хийлгүйгээр ямар ч цэргийн тусгай ажиллагаа явуулалгүйгээр дотоодын санал асуулгын зарчмаар Кримийн хойгийг Украинаас салгаж за өөртөө шууд нэгтгэж байсан түүхтэй. За Украин улсын хувьд Оросын эсрэг тухайд юу ч хийж чадалгүй зүгээр суусаар Кримийн нутгийг бол алдсан. За үүнийг хүн бүхэн мэдэж байгаа. За энэ сэдвээр дэлгэрүүлэн одоо мэдхийг хүсэж байвал Кримийн хойгийг Оросд
хэрхэн нэгтгэсэн талаар дэлгэрэнгүй контентыг бас хүргэж болно. За сэтгэгдэл хэсэг та бүхэн бичээрэй. За ингээд үргэлжлүүлэн ярихад харин Оросын зүгээс бол одоо эцсийн шаардлага буюу Оросын эсрэг тавьсан одоо олон улсын эдийн засгийн хоригуудыг бол цуцлахыг тэд шаардсан юм а. Гол нь сая та бүхэндээ хоёр талын зүгээс тавьсан шаардлагуудыг бол хүргэлээ. За эдгээр шаардлагуудыг харахад хоёр орны хооронд ойлголцох боломжгүй шууд зөрчилдөж буй маш олон бас шаардлагууд бий. За гагцхүү одоо уг ойлголцлын зөрүү нь бол дайныг өшөө цааш сунжруулах гол хүчин зүйлс бодож хувирч байгаа. Ямар ч тач уг улсуудын дараагаар хоёр талаас тус бүр мянган цэргийн хоригдлыг солилцохоор тэд тохиролцоонд хүрч чадлаа. За мөн өөр нэгэн чухал зүйл гэвэл тэд дахин уулзалт хийхээр тохиролцсон явдал юм. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэвэл талууд ямар ч байсан өөр хоорондоо ойлголцохыг, дайныг зогсоохыг одоо хингүй хүсэж байна. Хин ч одоо дайныг үргэлжлүүлж өөрсдийнх нь эрчүүдийн амийг бол одоо хий дими үрэн таран хиймээргүй байгаа. За үүний тулд бол мэдээж ойлголцох хэрэгтэй. Ойлголцохын тулд бол ярилцах хэрэгтэй. Нэг нэгэндээ тодорхой асуудлууд дээр бол харилцан буулт хийх шаардлагатай. За ингэж ойлголцож Оросууд одоо зарим шаардлагаа зөөлрүүлж, Украинчууд мөн одоо хатуу шаардлагуудаа бас байхгүй болгож тохирсноор бол дайнд дуусах боломжтой. За үгүй бол харин за аль нэг нь бол одоо эцсийн хүнээ дуусгаж байж тэр цагт дайнд дуусах нэг боломж бүрдэнэ гэсэн үг ээ. Тэгвэл хоёр орны төрийн өндөр албан тушаалтнуудын хооронд болсон уг уулзалтын дараагаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампаас өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр уг одоо хэлэлцээрт бол үр дүн амжилт гараагүйг шүүмжилж Зеленский Путин хоёрыг шууд нүүр тулсан уулзалт хийх нь хамгийн чухал хэмээн зарласан. За тэрээр Путин болон миний бие хамтдаа Зеленскийтэй уулзахгүй бол одоо ямар ч ахиц гаргахгүй хэмээн бол мэдэгдсэн. Мөн Трамп Украины талд бол хандаж ганц зогсоох шаардлагагүйгээр хэлэлцээр хийхийг бол уриалсан юм. За харамсалтай нь Зеленский Оросын талыг бол ганц зогсоолгож байгаад хэлэлцээр хийх зорилготой байгаа. За Зеленскигийн энэ гүжүүдс нь бол нэг талаараа хэлэлцээрийг мухардалт бол оруулж байна гэж хэлж болно. За учир нь ганц зогсоох 30 хоногийн хугацаа гэдэг нь бол Украины айрамд бол одоо нөхөн сэргэх стратегийн давуу талуудаа олох, дахин одоо үргэлжлүүлэн байлдаандаа сайтар бэлтгэх, нэг ёсондоо цаг хожих боломжийг өгнө хэмээн Путин болгоомжилж байгаа учраас тэрээр ганц зогсоохыг бол дэмжихгүй байгаа. За ингээд дайны хэлэлцээр бол үргэлжлэн мухалд орсоор байгаа шуудхан идчихэд бол болно. За мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын зүгээс Путиныг яагаад уг уулзалтанд ирээгүйг тэрээр бол маш сайн ойлгож байгаагаа бол тайлбарлаж мэдгдсэн. За иймээс дараагийн уулзалтыг магадгүй Трамп өөрөө зохион байгуулах сонирхолтойгоо одоо хавтхан бас илэрхийлээд амжсан. За яг нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч гэдэг бол өөрөө том нэр хүнд учраас за энэ том нэр төр шаардлагатай цагт бол энх тайван. За шаардлагатай үед бол дайн байлдаа. Бүр илүү шаардлагатай үед бас аюулгүй байдлын баталгаа болон хувирах хүчин чадалтай ийм нэр хүнд ийм албан тушаал юм а. За иймээс үүсэж болох маш олон давуу талуудыг бол бодолцсон үзэснээр Трампын хувьд одоо ерөөсөө нүүр тулсан уулзалт хийхин төлөө нэлээд хичээл зүтгэл гаргаж таарах нь бас ойлгомжтой тодорхой болоод байна. Ер нь нүүр тулсан уулзалтууд дайныг бол эцсийн байдлаар зогсоох магадлал тун өндөр байдаг. Тухайлбал 1978 онд Израиль Арабын дайнаар за Египтийн ерөнхийлөгч Анвар Садат Израилийн ерөнхий сайд за Манихам Бегинтэй Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зуучлалаар тухайн үедээ бол нүүр тулсан уулзалт хийснээр Араб Израилийн дайныг бол зогсоож за Израиль улс Синай хойгийг бол Египтийн талд буцааж өгч цаашлаад бүр хоёр улс бол дипломат харилцаа хүртэл тогтоож байсан байх жишээтэй. За тэгэхээр одоо дараагийн тов бол хизээ зарлагдах нь сонирн байна. Дараагийн товоор гагцгүй хоёр орны төрийн дээд хэмжээний албан тушаалтнууд дахин уулзах нь уу? За эсвэл үнэхээр Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, за Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар энэ гурван хүн хамт уулзах уу гэдгээс бол энэ дайны хувь заяа ихээхэн шалтгааллах болоод байгаа шиг байна. За яг үүндээ бол талууд бүгдээрээ бол дайнаас залхаж байх шиг байна. Энэ дайн бол одоо нэг ёсонд бол хинт ч ашиггүй болон хувирч байна. Эндээс бол цөөхөн хэдэн компаниуд, зэвсгийн үйлдвэрүүд бол за мөн одоо зарим нэг улсын цөөхөн хэдэн одоо лоббид идэгдсэн улс төрийн бүлэгмүүд бол хамгийн их ашигыг хийж бусад ард түмэн хүн ард бол одоо хамгийн их хохирлыг бол амсаж байгаа нь бол яг үнэ. За ингээд дараагийн яриа хэлцээрийн тав хизээ зарлагдах нь. За тэр яриа хэлцээр болсны дараагаар гарсан мэдээллүүдээр үндэслэж дараагийн энэ сэдвийн дугаарыг бол үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр контентын төгсгөл та бүхэндээ Subotai Pictures сувгийн зүгээс эрхлэн гаргасан за XX түүх хүндрэлтийн фото түүх хэмээх одоо номоо
танилцуулж байна. За зарим нэг нь бол хэдийнэ мэддэг болсон байх. 20 дугаар зууны одоо хамгийн онцлог түүхэн үйл явдлууд, сэтгэл хөдлөм одоо үр дүнтэй чухал ач холбогдолтой үйл явдлуудыг нэгтгэж гэрэл зураг болон тайлбарын хамтаарууд энэ номыг бол гаргасан байгаа. Хэрвээ та бүхэн одоо түүх сонирхдаг бол ийм одоо ховор чавин гэх юм уу, ийм limited edition ном цуглуулахыг хүсдэг бол мөн одоо манай сувгийг бол сонсож бас дэмжихийг хүсэж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байвал энэ номноос судалтай авах боломжтой юм шүү. Хэрхэн захиалгахыг доор сэтгэгдэл хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг үлдээе. Баярлалаа.